Хүмүүст библийг хүргэхийн төлөө хичээн зүтгүүлж байгаа нийт хамт олонний ард төвчээр зогсож байдаг. Өдөр зөвл болон гишүүдийн хавлын нийт гишүүд та бүхэнд маш баярлалаа. Энэ жилийн гишүүдийн хавлын маань шинжилгээ зохион байгуулагдсан. 2025 онд бидний хийх үйл ажиллагааны сүүд маань болон удирдлагын багийнхан маань бас тодорч гарч ирлээ. Хамтдаж ажилласан бүх чуулганууд маань өөрсдийнхээ төлөөллүүдийг явуулж, өөрсдөө санаа бодлоодыг хийж, за мэдээж төсөвтэй холбоотой болоод үйл ажиллагаатай холбоотой тайлан хүлээж авлаа. Үүнтэй холбоотой төлөвлөгөөнүүдийг бас сонссон сайхан цаг боллоо. Мөн өнөөдрийн нэг онцлог зүйл бол бид удирдах зөвлөлийн гишүүдийг бас нөхөн сонгох процесс маань боллоо. За удирдах зөвлөл маань шинээр орж ирсэн амар сайхан доктортой бас баяр хүргэе. Мөн бас Монголын Евангелийн эсэл болоод нэгэн сургуулийн төлөөлөлт маань өөрсдөө төлөөллүүдийг илгээж шинээр гишүүн боллоо. Энэхүү шинэ удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хамт нэгэн он тоолыг эхлэх болсондоо бид маш их баяртай байна. Эзэн Есүс Христосийн нэрээр мэдчилж байна. 3 дахь удаагийн хуралдаа ингээд тоолцож байна. Жил болгон 11 сард бид хурлаа хийж, тэгээд ариун хүчээс нэгэнлэгийн маань хамт олон бас өөртөө хийж байгаа үйл ажиллагаа шинээр хийгдэж байгаа контентууд болон видеонууд бас орчуулгын библиуд санхүүжилттэй хаталтаа бэлэн болонгийн нээлттэй хурлаж биднэрт танилцуулдаг. Танилцаа сууж авах миний хувьд их бахархалтай байдаг. Энэ байгууллага маань юм хэцэгцтэйг өнөөдрийн хүртэл үйл ажиллагаанаас юм хэцэгцтэй сайхан явагдаж байгаад маш их талархал илэрхийлмээр байна. Өнгөрч байгаа жилийн тайлан бол эх жилийн төсвийг бид маш их нямбар ярилцаж баталсан гэж бодож байна. Эх жил бид 3 төсөл болон сүүл ажиллагаа бие хийхээр Монголын нийт ард түмэд өрхөмжлөө олон хүчин бичих болно. Та бүхэн бидэнтэй бас хамт байгаарай гэж хүсэж байна. Баярлалаа.